Олуулаа нэгдвэл алзахгүй хоршооны түүх. Энэ бол дорж. Тэр насаараа мал аж ахуй эрхэлж буй малчин ир. Гэвч түүнд нэгэн асуудал тулгарсан нь малын түүхийд хэрхэн худалдан авагчдад хүргэх, зах зээлд үнэлүүлэх талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Нэгэн өдөр нутгийнхаа малчдын уулзалтанд очиход хоршоо байгуулах талаар ярилцаж байхыг сонссожээ. Монгол улсын хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д хоршоог дараах байдлаар тодорхойлсон байдаг. Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. Энэхүү хуулийн дагуу хоршооны эрх зүйн статус батлагдсанаар арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авах боломжтой болж, улмаар бие даан хөгжих, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжилд дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт хоршоолын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх боломжтой болдог. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг стандартын дагуу бэлтгэн, борлуулалтын ашиг орлогоо нэмэгдүүлэх, хөнгөлөлтөд зээл хамрагдах боломжтой болоод байна. Мөн хоршоодод нэг удаа 5 га газар эзэмшүүлэх боломжийг олгожээ. Хоршоо хэрхэн байгуулах вэ? Хамгийн багадаа 9 хүн нэгдэж дүрм журм боловсруулна. Хамтдаа хийх ажлын төсөл боловсруулна. Хоршоо үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл бичнэ. Улсын бүртгэлд бүртгүүлж тамга тэмдэг авна. Үйл ажиллагаа, бизнес эрхлэх дүрмээ боловсруулна. Мөн хоршооны менежментийн хувьд олон гишүүний саналыг тэгш тусгаж шийдвэр гаргах, улирал бүр тайлан гаргах үүрэгтэй байдаг. Доржийн сэтгэл сэргэж, яагаад бид хамтран ажиллаж болохгүй гэж хэмээн бодлоо. Ингээд тэр нутгийнхаа хэсэг малчдтай хамтран хоршоо байгуулахаар зориг шулууджээ. Тэд дүрм журм боловсруулж, орон нутгатаа хэрэгжүүлэх төслөө гарган, улсад бүртгүүлэн, албан ёсны эрх зүйн статусаа авлаа. Хэдий жижиг эхэлсэн ч тэд зах зээлд амжилттай өрсөлдөж, үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, туршлага солилцож, түүхийдийн үн цэнийг нэмэгдүүлж чадсан юм. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Энэ бол хоршоо гишүүдийн баримталдаг алтан дүрм. Хоршоонд оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр тэгш хэрэгтэй, үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгөх, төлбөрийн хариуцлага хүлээх хэрэгтэй байдаг. Цаашлаад зохион байгуулалт, зах зээлийн мэдрэмжийн сайжрах тусам илүү өргөн хүрээнд танигдж, харилцагчдын итгэлийг олох боломжууд улам нэмэгдэж байна. Хамтын өсөлт хөвөлтөөр Хаан банк.